Ер нь бол энэ төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг энэ зохицуултыг сайжруулах, шинжилсэн хариулгын хэмжээнд сайжруулах, өөрчлөх зайлшгүй шаардлага бол байгаа. Тэгээд сайн зэрэг гишүүн яг энийг бас хүлээлгүйгээр энэ бас нэлээд эрт өргөн баригдсан юм шиг байна. Бэлдсэн юм шиг байна. Тэгээд хүлээлгүйгээр тодорхой зарим нэг шийдлүүдийг бас хийгээд явъя гэдэг агуулгаар энэ хуулийн төслийг өргөн барьсан юм шиг байна. Тэгээд ер нь бол төрийн болон энэ яг хуулийн агуулгаар харахад нэг нэр сольж байгаа юм шиг харагдаад бол төвөг гэдэг. Төвөг нь бол яг одоо компанич биш, ийм тодорхой зохицуулт нь засаглалын хувьд ойлгомжгүй иймэрхүү бүтц байгаа. Яг энийг бол өөрчлөх нь зөв байх. Яг зөвхөн агуулгын хувьд бол энэ цогцоор нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн энэ ажлын хэсэг гараад ажиллаж чад тэр энтэй бол нь уялдуулаад энэ өөрчлөлтүүдэд бас оруулаад явуучвал гэсэн нэг тийм санаа байгаа. Тэгэхээр энийг сайн зэрэг гишүүнээс бас энэ хуультай яаж уялдах юм, тэгээд энэ хуулийн цаг хугацаануудын хоорондын уялдаа энэ төрүүлж энэ хууль батлагдсанаар ямар ач холбогдолтой гэдэг нэг ийм асуулт байна. Хоёрдугаарт нь болохоор энэ хуулийг дагалдуулж нэг хууль одоо өргөн барьсан байгаа. Цэнгүүн гишүүний өргөн барьсан төсөлтөө одоо яг адилхан агуулгатай бэд томилох энэ засгийн газарт бүгд найрамд Монгол улсын засгийн газарт эрх олох тухай хуулийг хүчингүй болох тооцсоогоо гэдэг. Тэгэхээр яг зөвхөн агуулгын хувьд харахаар өргөн барьсан хуультай баг шууд уялдаагүй хуулийг дагалдуулж байгаа юм шиг ингэж харагдаад байна. Тэгэхээр энэ хуулийн одоо өргөн барьсан хууль бол төрийн өмчт үйлдвэрийн газрыг энэ нэртэй холбоотой зохицуулт голдуу байгаа. Тэгэхээр дагалдуулж өргөн барьж байгаа хууль нь болохоор бэд томилох, бүрэн эрх төлөөлөгч томилохтой холбоотой ийм асуудал байгаа. Тэгэхээр энэ өргөн барьсан хуультай дагж байгаа хууль нь яаж уялдж байгаа талаар мэдээлэл өгөөч гэж ийм хоёр асуулт. За Пүрэвжийн сайн зэрэг гишүүн ажлын хууль санааш хариулъя. За их төвшин гишүүний асуултанд хариулъя. Сүүлийнхээс нь хариулъя. Ерөн зүгээр яг та үзэл баримтлалыг харуул би нэг хуулийн этгээдийн засаглал талаасаа гажууд л үүсгээд байгаа буруу жишг тогтоогод байгаа энэ хуулиудыг л зас сайжруулъя гэдэг агуулгаар энэ удаагийн хуулийн төслийг өөрчлөлт оруулж байгаа. За өнөөдөр иргэний үйл 2002 онд батлагдсан. Үүн дээр бол одоо ашигын төлөө хуулийн этгээдийг компани нөхөрл хэлбэрээр байгуулнаа. Энэ нь төрдчихсэн хамаатай шүү гэдэг зүйлийг маш тодорхой заагаад өгчөөд байхад социалист эрх зүйн тогтолцооноос үлдсэн төрийн өмчт үйлдвэрийн газар нэртэй яг таны ярьж байгаа шиг засаглал нь ойлгомжгүй. За өнөөдөр одоо компани хэлбэрээр дор хаяж байгуулахад хэмжээний хилцэл байгуулахыг тузаасаа жившөөрөл авч шийддэг байхгүй. Тэгэхээр өнөөдөр төрийн өмчт үйлдвэрийн газар дээр энэ жишээ нь зарчим үйлчлэх юм уу гэдэг нь маш ойлгомжгүй байна. За эргээд энэ тузын хяналтууд бас хуулийн этгээдийн засаглал дээр орж ирдэг. Энэ хяналтууд нь ойлгомжгүй байна. Бизнес төлөвлөгөөг одоо батлах, хэрэгжүүлэх, энэний одоо явцыг дүгнэж тодтгол хийх асуудал бас ингээд тодорхойгүй байх жишээний. Үүний цаана магадгүй төрийн болон орон нутгийн өмчт компани одоо засаглалаасаа шалтгаалаад одоо өмч үнгүүдэх, эрсдлүүрэх, алдагдал хүлээгч гэдэг юм уу. За ерөн зүгээр цаашдаа бидний бас томоохон бодлогын бишрүүнүүд зорчоод байгаа олон нийтийн болгох үйл ажиллагаан дээр бас ингээд цаг хугацаа алдах ийм зүйлүүд байгаамаа. За хоёрдугаар бэдийн үйл бол үндсэндээ бас нэг засаглалыг гажуудуулж байгаа нэг хууль байсан 91 оны хууль. Би бол хувьдаа бас тэгж боддог. Тийм учраас уг асуудлыг энэ онц байдлын хуулиараа явах ёстой. За ерөн зүгээр цаашдаа төлбөр санхүүгийн үед бас хүндрэлтэй болж байгаа төрийн бол орон нутгийн өмчт компаниуд дээр бол төлбөрийн чадваргүйдлийн буюу дампуурлын хуулиараа л явах ёстой байхгүй. Дампуурлын хуулиараа тэр гүйцэтгэх захирлыг чөлөөлөөд за эргээд шүүхийн оролцоотой байж болно. Эсвэл төрийн өмчт компани дээр арай урьдчилсан шийдвэрлэх гормоорой гэдэг юм уу? Хувьцаа эмзэг шиг хэрэгжүүлэх байдлаараа ингээд захирлыг солиоч гэдэг юм уу? Бас тодорхой компанийг одоо сэргээх, дахин төлөвлөх одоо тийм үйл ажиллагаануудыг бас авч хэрэгжүүлэх боломж нь бол байгаад байгаамаа. Тэгээ энэ ингээд яг бизнесийн зарчмаар явахгүй бол энэ олон зүйлүүд уялдаагүй үүний цаана улс төрөөс хараат бус байх ёстой төг дээр хараат улс төрийн томилгоонууд явах эрсдлүүдийг одоо зөвхөн ганц захиралд өрүүлэх ийм том нөхцөл байдал орох ч гэдэг юм уу. Ийм зүйлүүд явчихад байгаамаа. Энийг л одоо цаг хугацааны хувьд ч гэсэн нэг өдөр алдахгүйгээр засъя л гэдэг үгнэр байгаа. За засгийн газраас өргөн барьсан төрийн өмчийн 2 хууль багц гэх юм одоо тэр 2 хуулийг бол улсын хурал дээр ажлын хэсэг гараа явж байгаа. Зөвхөн нэгтгэхэд хилцэж болох боловч зөвхөн хэрэгжих цаг хугацааны хувьд өөр байж болох юм аа л гэж бид нэр үзэж байгаа.
Мэдээж өргөн барьсан тэр хуулиудыг батлаа гэхэд маргааш хэрэгжүүлэх боломжгүй буюу хэрэгжилтийг хангахад дор ажил хагас жилийн бэлтгэл ажил шаардлагатай болно. Тэгэхээр энэ хүрээндээ л энэ төрийн болон орон нутгийн өмчийн хуульд өөрчлөлт оруулах хуулийг цаг алдалгүй баталж одоо ердийн журмаар хэрэгжүүлээд явъя. Энэ хуулийн этгээдийн засаглалыг алдагдуулж байгаа энэ залтуудыг За инх төвшин гишүүн тодруулж асууя. Би нэг танин мэдгүй шинжтэй бас зүгээр асуулт байна. Одоо жишээлбэл үзэл баримтал энэ хууль тогтоомж дагалдуулж өргөн барьж байгаа хуулийн төслүүд дээр энэ яг сайн гишүүн хариулах юм болов уу өөр их хурлын тамга зас ч юм уу. Дагалдуулж өргөн барьж байгаа хууль нэг үзэл баримтлалын хүрээнд нэг нь одоо өргөн барьж байгаа хууль нь болоод дагалдах яг нэг ижил одоо би болохоор энэ бэт томилохын хууль болон энэ төрийн болон орон нутгийн өмчийн тухай хоёр хууль маань нэг үзэл баримтлалын хүрээнд ижил агуулгатай юм хуулиуд байгаа даахгүй. Тэнгуут нь нэгийг нь өргөн бариад нөгөөдгийг нь дагалдуулах иймэрхүү байдлаар ер нь явдсан бол би бас цаашаа бас хууль өргөн барихтаа энийг бас нэг ойлгож юу тодруулъя гэж бодод. Юм харахаар ингээд яг ийм дагалдуулж байгаа биш нэг охин биш яг ингээд юу хүүхдэн биш ийм яг ижлэх ингээд ийм аав ээжүүд зэрэг яваад байгаа байхгүй. Тэр энийг нэг тайлбарж өгөөч. Юуг яг дагалдуулж болдгийг ингээд юуг дагалдуулж болдгийг. За бүгд найрамдах Монгол Ард улсын бэт томилох тухай хуулийг хүчингүй болох хуулийг бол бие даасан хуулийн нэмэлт өөрчлөлт байдлаар цэнгэн гүш өргөн барьсан. Сайн зэрэг гишүүн болохоор төрийн болон орон нутгийн өмч компани тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг дагалдуулж өргөн барьсан. Ер нь бол альва хууль тогтоомжийг нэмэлт өөрчлөлтүүд оруулахдаа бол нэг хуулинд өөрчлөлт оруулахаар одоо хууль санаагчдад юм хэзээ ч гишүүн одоо хууль санаагч санаачилж болно. Энийг бол хэлэлц хэсгийн шийдэхдээ ингээд тус нь хэлэлцээд хэлэлц хэсгийн шийдэгдээ дэмжигдээд явсан тохиолдолд анхны хэлэлцүүлгүүд нэгтгэхэд явдаг юм дэгтэй. Тэр одоо татварын хуулинд өөрчлөлт оруулах олон гишүүн санаалсан байвал одоо бүгдийн хэлэлц хэсгийн шийдчихэд нэгтгэхэд явчих. За мөн одоо дагалтсан болон үндсэн болгож өргөн барьсан ижил хууль учраас үүнийг одоо хэлэлц хэсгийн шийдсэн дараа нэгтгэхэд явах ийм л зохицуулалтаар одоо бас хуулийг хэлэлцүүлж явж байгаа. Тийм болохоор та бүхэн бас манай инх төвшин гишүүн цаашдаа хууль санаачтай бол аль ч хуулийн дээр одоо хууль санаагч бүрийн эрхийн хүрээндээ нэмэлт өөрчлөлт болон шинжилсэн найруулга анхдагч хуулийн төсөл санаачилж болно. Ижил төстэй үзэл баримталтай болон нэг хуулийн дээр байх юм бол саяныхаар явна л гэж ойлгож. За сайн зэрэг хариулъя. Инх төвшин гишүүн бас зөв асуулт асууад байгаа маа. Зүгээр нөгөө гуй дагуулж хүзүү гэдэг шиг юмнууд бас байхчгүй гэдэг боломжлын өрөөнд зүгээр асууж ирэх гэж ойлгож байгаа. Би бол энэ хууль дээр бол итгэлтэй байгаа. Өөрөөр хэлэх юм бол яг хуулийн этгээдийн засаглалыг алдагдуулж байгаа асуудал бас хоёр ийм зүйл байна гэдгийг би тодтогч уялдаатайгаар нэг үсэн засъя гэдэг одоо уялдаатайгаар оруулж ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хуулийн этгээдийн иргэний үед байхгүй төрөл хэлбэрээр хуулийн этгээдийг байгуулад байна. За дээрэс нь онц байдал юм уу дампуурлын хуулиар зохицуулах ёстой тэр бэт гинүү эсвэл одоо тухайн компани засаглал эдийн засгийн үзүүлэлттэй холбоотойгоор одоо хүндрэл үүслээ гэхэд одоо тодорхой арга хэмжээ авах хүрээнд зохицуултуудыг бас 91 оны хуулиар зохицуулаад байгаа буруу. Ингээд үндсэн санаа нь энэ хуулийн этгээдийг зөв засаглалтай болгоё гэсэн л одоо нээлттэй болгоё, хариуцлагатай болгоё гэсэн хүрээнд уялдуулж орж ирж байгаа гэдгийг та бас ойлгоод би бас энэтэй хамааралтай учраас дагалдууд нэгийгээ дагж орж ирж байгаа гэдэг зүйлийг хэлэх нь зөв баг. За зүгээр хууль тогтоомжийн хуулиар хүчингүй. За инх төвшин гишүүн тодруулъя. Би яг бас яг эргэлзээ гарсангүй. Яг миний одоо бодлоор бол үзэл баримтал адилхан юу байсан ч гэсэн энэ хоёр тусдаа хууль өргөн барихаар юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгээ бүгд юу бэтийн тусад нь өргөн бариад энэ төрийн болон орон нутгийн өмчийг бас тусад нь өргөн барихаар төрийн болон орон нутгийн энэ төв гэдгийг өөрчилснөөр тэр бэтийг өөрчлөх үндэслэл. Одоо жишээл би зөвшөөрлийн хуулийн ажлын хэсгээр ажиллаж байгаа. Тэгэхэд зөвшөөрлийн хуулийн дээр өөрчлөлт орсонтой уялдуулж бусад хуулиуд өөрчлөлт орж байгаа болохоос биш. Тэгээд нэг яг ийм агуулгын хувьд бол зөвшөөрлийн харилцааг өөрчлөхийн тулд тэгээд тусдаа дахиж өөр хууль хөндөхгүй байгаа даахгүй. Тэгэнгუთ одоо энэ сая өргөн барьж байгаа хуулийн дагалдж байгааг нь болохоор зэрэг өргөн барих ёстой юм шиг надад харагдаад байна. Тэгэхээр энийг одоо тэр эргэлзээ саяын хариултуудаас бас авч гаргаж чадсангүй л дээ. Дахиад тодруулж өгөөч. За сайн зэрэг гишүүн хариулъя. Ийм л байгаа их төвшин гişмэ.
Ер нь бол төрийн өмчт үйлдвэрийн газар гэдэг асуудлыг иргэний үйлийнхаа концепцтэй нийцүүлээд компани хэлбэрээр цаашдаа явъя гэж байгаа бол энэ компани хэлбэрт бас уучраад байгаа яг энэ засаглалыг алдуулж байгаа хуулийг бас хамт засах хэрэгтэй байхгүй. Ерөөсөө л энэ компани дээр тодорхой хэмжээний эдийн засгийн үзүүлэлт муу байна. Энийг одоо бас асуудал байна гэвэл тухайн нюансыг кейс болгоно авч үзээ. Нэг бол онц байдлын хуулиар тогтоох ёстой, нэг бол дампуурлын хуулиар шийдэх ёстой. Гэтэл 3 дахь хууль нь бас гарч ирээд байгаа. Тэгэхээр энэ хоёр ч өөрөө уялдаатай асуудал учраас одоо нэг талдаа нэг хуулийн тоондоо бас олон хууль өргөн барих гэдэг шаардлагагүй шүү дээ. Уялдаатай асуудлыг нэг цогц байдлаар хилцүүлээд одоо шийдвэрээ гаргуулад явъя гэсэн байдлаар уялдаж орж ирж байгаа. Тэрнээс биш октоосоо ингээд бас хоёр өөр асуудал гэж би үзэхгүй байгаа. Өөрөөр хэлэх юм бол компани болсонтой холбоотойгоор компани асуудлыг тодорхой зохицуулсан төрийн болон орон нутгийн өмч болон компани хуулиас давж дахиад компани засаглалыг эвдээд байгааг энтэйгээ цэгцлэе гэсэн зарчмыг хадгалж байгаа байхгүй. За зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэ болд, Болдын Жавхлан, Далайнбатбаяр, Цэвэг Доржин Туваа нарын урилгаар Дархан уул аймгийн Хонгор сумын 14-р сургуулийн багш ажилчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. За манай хойд бүсээ сонгогдсон гишүүд төвийн бүсээс тийм ээ сонгогдсон гишүүдийн урилгаар одоо оролцож байгаа юм байна. Гишүүд маань одоо энд сууж байна. Тэгээд та бүхэндээ улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс ажилд нь амжилт, амьдралд нэрвүүлэнх сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Идэвхтэй сууж ш манай гишүүд. За Цогтбаатар гишүүн Далайнбатбаяр гишүүрийг онцолж ажилласаа хийж байгаа шүү гэж шүү. За Батын Батбаатар гишүүн